Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв гайхалтай явдал. Библийн ишлэл нь Филиппой 4:6-аас 7. Юундаж санаа бүзөө харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар Бурханд хүсэлтээ мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаалнаа. За хамтаа залбираад эхлэе. Ааваа, тэгээд бид таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж таны үг бидний үнэхээр өөрчлөн шинжлэх болтугай гэж залбирч байна. Амен. Хөгжөөн дэмжигчид амьсгаагаа түүжин суудал дээр сууцгаана. Тэгтэл хинийч бодоогүй санаанд оромгүй тоглолт болвоо. Бүхэл спортын тэмцээнд ямар ч цагт гинтийн явдал тоглолтын уур амьсгалыг өөрчилдөг. Цагийн зүүнний цохилт бүрд дасгалжуулагчид олон төрлийн сэтгэл хөдлөлд автдаг. Энэ шийдвэрлэх үеэс бид Христийг дагах тухай гайхалтай хичээлийг сурч болох юм аа. Тоглолтын туршид бид сэтгэл хөдлөлийн хувьд хэр их савлахаа мэдэхгүй. Христ дагалдагчдаа амархан амьдрал байх болно гэж хэлээгүй. Гэвч бид мэдэхгүй зүйлийн дунд явахдаа найдвар тээдэг. Түүнийхүү Есүс Христийн үхэл ба амьлалаар Бурхан бидэнд ялалт өгсөн юм. Тиймээс эзний төлөвлөгөөг дагахснаар бид нүүр тулсан хүнд зүйлсийг даван гарч чаднаа. Ахлах сургуулийн хуучин дасгалжуулагч маань "Хэрэв чи төлөвлөхгүй бол ялагдлаа төлөвлөж байна" гэсэн үг гэдэг үгийг ханаандаа өлгсөн байдаг. Дасгалжуулагч хүн өв тэгш тамирчид гаргаж ирэх аргуудыг хайсаар байдаг. Бид тамирчдад мэдлэг сургалт гээд бүхнээ зориулдаг шиг Христ бидэнд мөн адил зүйл хийхийг хүсдэг. Хэрэв бид Христийн өв тэгш дагалдагч бай гэвэл Бурханы зааварчилгаа болох Библийг судлах ёстой. Өдөр бүр түүний үгээс суралцах үед эзэн биднийг замд бэлтгэх болно. Бидэнд олон зүйл тулгардаг, харин эзэн дагалдагчдаа хамгийн сайныг өгдөг. Юу ч болсон бид үргэлж түүнд талархаж сурах хэрэгтэй. Бурханд талархал өргөснөөр нөхцөл байдал ямар ч байсан тэр бидний дотор хийж байгаа ажлаа дуусгана гэдгийг мэдэж авах болно. Дуулал 92:1. Аяа хамгийн дээд нэгэн эзэнд талархлыг өргөн таны нэрд магтан дуулах нь сайн. Филиппой 1:6. Та нарт сайн үйлийг эхлүүлсэн тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Еврей 4:12. Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй, ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чүмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санаагч шүүх чадвартай юм аа. 1-р Петр 1:6-аас. Хэдийгээр та нар идүүгээ түр зуур шаардлагатай бол элбийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас илүү үнэтэй байж Есүс Христийн ичлэл дээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм аа. Амен. Эзний үг үргэлжлүүлэн та бүхэнтэй ярих болтугай.